Өрөөсөн бойтогны дуйл. Аргын тааллын 1746 оны хаврын атгсар. Орсын Петр хааны охин цог жахланд Елизавета Петровна хатан хаан 5 дахь жилдээ төр барьж байлаа. Шведтэй хийсэн аян дайнд ялгуулсан алдраа нь дуурсгаж фенийн булан эзэлж авсан үзэгслэнд Елизавета Эрдэнэсийн дийдийг эдэлж хөлгүй их найр цэнгэл умбаж байсан цаг. Харин Оросын хүчрэх хатан хааны амьдардаг Санкт Петербург балгадаас хэдхэн мянган бээрийн алсад бас нэгэн Монгол угсаат хааны гүнжийг төрсөн дүн баривчлаад хорьжээ. Наран тамхат гэрийн буурьаараа орчлон тамгалсан нүүдэлчин Монгол гүнжийг барьж хорих шалтгаан нь их Оросын төр баригч Елизавета хатан хаантай санаандгүй шалтгаар холбоотой байсан байжээ. Дөрвөн ардын Галдан цэрэн хааны гүнж, хойдын сайн бэлэг тайжин хатан Уланбаяр харанхуй нөхөн гямданд хоригдоод 3 хонж байлаа. Газрын хэвлэрөө дөрвөн алдын гүнзгий нөхөнд нарны гэрэлтээр дээр ялтайхан энэ тамын хаалганаас гэрэлт ертөнц тэгжил харагддаг болов гэмээр. Амдан усч балгаагүй 3 өдөр 3 шөнийг өнгөрөөсөн бүсгүй амгалт цайсан уруула хий дэмэл шилэмтлээ. Дөрвөн ардын хаан Галдан цэрэнгийн гүнж болж төрснөөс хойш цагаан эсгий Перс хэвсэн албаг алтан шармал эмээл сэлбэртэй замдан синти дээр сандайлж явсан залуухан хатан ингэж суужж хэвтэж болохгүй чихтэй харанхуй гямданд хоригдно гэж санаагүй явжээ. Уланбаяр бүр 4 настайдаа шатрын нүдэл сурч 6 настайдаа тод үчиг тайлагдж 8 тайдаа уугаржин бичгээр торлгүй уншиж бичдэг болсонд нь ээж нь тэмчих таалгалтай байсангүй. Бүсгүй хүн бичиг намд гүнзгий нэвтрлэхэд хизээл гигийн гөвш болж байлаа да. Хэрэн ирэх хүнээс хитийдсэн энэ хэрдэм ном чинь хар талгайд чинь гайвдаж гамшигын цалам ороох үедээ гэд ээж нь муу ярилдаг байжээ. Хайртай эцэг нь хаскийн нутгаас эргэж ирээд удалгүй халдварт цэцэг өвчин туснаас болж амьсгал хураахынхаа өмнө хайртай ууган охиноо дуудаад Галдан цэрэн хаан эцсийн гэрээсээ хэлэхдээ миний охин ухаан гүн бодол уужим төрсних цэвэн дорж намжилдүүдээ төр барихт нь хамжилцаж хар дэлгэх бичгийн тэрлэж хэлэх үгийн зөвлөж яваарай. Дэрэгдэн чамааг байвал ухаан богинж гэсэн төрийн хэрэгээ залгуулад явах байх гээд захихт нь аваа таны үг гэрээслийг өчүүхэн сэвгэрнэ юунд зорчихлээ те гэсэн ч нас балчир ухаан мөхс цэвэн дорж намжлын оронд
Хор шүргэж 90 цент хүрсэн бичиг номд чадaltaй. Лам даржаа дүүд хаан ширээг залгамжлуулсан бол онох байсан биш үү? Хүчит бүх гүнж хотолон хатан зоригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Занга цэгэмэнд цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт. Лам даржаа ухаан хурц бичиг эрдэм сайнч харц хатнаас мэдлсэн хүн шүү дээ. Урд сахил санвар хүртэж явсан 100 гар улсын хаан Синти цугт нь харшлах далин болно гэж. Харин цэвэн дорж намжил удмах сайн өндөр төрийн ёсоор ясалж авсан эсийн хатны минь үр болохоор ойртын хаан төрийг залгамжлахад илүү нийцэх болоо. Ава ах минь дүү нараа атгсан гар шиг зангидж энэ дөрвөн ордын тэрийг төвшин байлгахад чиний хувь нэмэр их шүү. Аав нь энэ ертөнцийг орхихдоо ганцхан охин доол итгэж цэвэн дорж намжилд хаан Синтиг гэрээсэлж байгаа юм шүү. Өвчнөд нэрвэгдээд хэзээ мэдгүй орхих гэж байгаа. Миний зам мөрийг ганцхан энэл итгэл бамбар шиг гэрэлтүүлж байна да. Ах минь хичээгэр гэж загчээ. Ингэж сүрчийн замдан шуударсан хөөрхий эцгийнхэн итгэлийн бамбарыг Улаанбаяр бүсгүй бөхөөж чадахгүй болохоор хэлэгсэн үгэн буцааж залгсан юмсан ч. Тэгээд ч лам даржааг ойрд түмэн алдан цэрэн хааны ширийг хатах ухаанд хүн өсч байна гэдэг биш үү? Тэгээд ч манай цэвэн дорч намжил ухаан бичиг эрдэм өхөс башир зайлт төшмөд их толгойд ноёд зайсангуудыг атгаж захирч хөчрөхгүй гэдэг та ирэх биш ухаж ойлгоно үстэй. Бүсгүй заяат би ухаан өхөс дүүгхэн өмнөөс яаж гадагшаа манж Орос улстай дотогшоо халах хордын ихстэй энэ тэнцүү харчиж төрийн хэргийг эрхэлж хүчрэх үлээ гэсэн үг Улаанбаярын хоолойд тэглэж байсан байж. Би цэвэн дорж намжилт дүүгээ хаанд өргөмжлөгдснөөс нь хойш Амраг хаан алаг үрсэ гэхээс илүү дөрвөн ордын төрийн төлөө хоёргүй үнийн сэтгэлээр зүтгэж авсан билээ. Гэтэл дүү минь яагаад намайг ялцэмд унгааж үүрийн үнхэн харанхуугаар барьж хоривоо. Хэрв аав минь ухаанд лам даржаа дүүд минь хаан Синтигийг гэрээсэлсэн бол би өнөөдөр шигт хар нөхөнд хоригдож суугаач билүү үгүй ч билүү. Дөрвөн ардыг атгсан нудрах шиг зангидж
манжин тэнгэр тэтгсэн хааны зүрхэнд шар ус хуруулж явсан хаан эцгийн орыг залгасан ханхүү цэвэн дорж намжил төр барьсан эхний сарда ганц чуда тамгын өрөөндөө шагаагаагүй мөртлөө Улаанбаярыг төрийн хэрэгт хамжилцгаар эргэтнэ. Би даштаваны хүүтэй хүлгийн хурд сорж уралдмаар байна. Алшаагаас авчруулсан салхин зэр дээрээ надад гайхуулж бардаад болохгүй. Аль бушилчи. Гэт шадрах яагаан замдарч зогссон билээ. Буцах намрын тэнгэрт тогрон цуваа зэллээд аргамжаатай ботго сэтгэлийн гуниг сэмэртэл буулж байсан тэрний өдрөөс хойш Улаанбаяр эрхэн дэнтсэн ухаам өгс болчимгүй дүүгийнхэн өмнөөс төрийн хэргийг эрхлэх болсон билээ. Алив хаантан тэнгэр тэтгсэн хаанд илгээх айлтгал бичигт сойрхол хайрлаач гэд Улаанбаяр төр барих зангарахгүй дүгийнхэн хойноос ямагт эргүүлдэж хааны сан хөмөргийг аривжуулах алба татвар хураах авилгаж түшмдүүдийг хазаарлаж барих гээд бүтэн 3 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсний эцэст ялтан болчиход сууж байгаа нь энэ билээ. Хурдан морь сэлгэж унаад албат зарц нартайгаа ан хөрөөнд явах. Хэрвээ ордонд байх юм бол хоод гүнзгий хэрүүл хийж эрхэлж наадахаас өөр эрдэмгүй балчир цэвэн дорж намжил 17 хөрөнгөтэй ихжихэн үгийг сонсох нь багасаад иржээ. Тэр юм л бол манжид дагаар орохыг ятгагч дугар санжаа зайсан. Хааны сан хөмөргийг зузааруулах нэрээр хувьдаа завшиж амтсан баяна түшмэл нартай байнга сүлбэлдэх болсон нь муугийн яр байсныг Улаанбаяр энд хоригдсан цагаасаа л улам тод ухаарчээ. Дээд удамдаа хотон манжтай ихээхэн холилдсон дугар санжаа зайсан эцэг нь алтайн цаад руу нутаг зааж цөлсөн билээ. Гэтэл Галдан цэрэн хааныг тэнгэр болсны дараахан залд дугар санжаа Балчир хаанд ижил зүсмийн 9 шаргал морь өргөхөр ирэхдээ итгэлийн хүлээсэн байж. Харин баяна түшмэлийн хувьд Галдан цэрэн хааныг сэрүүн тунгалаг ахуйд нь ч сэмхэн хааны сан хөмөрг рүү хуруу дүрчигдэг. Тэрнийг дараа оны алба татвараар таглаж ихээхэн хөрөн хураасан ёроолгүй сав шиг сувдаг шунхаа хүн. Тэр цэвэн дорж намжил хааныг ятгаж толгойг нь эргүүлээд ард иргэдээс хураах ноогдол албыг нэмснээс болж зарим овг аймагуд ижил мөрний тэртээд зүхтах болсонд Улаанбаяр ихээхэн хэлэгнэж тэрнээс ял асууж 20 бодоор торгох зарлиг буулгатал баяна түшмэл Улаанбаярт бараалхаж олон хатан нялх нойтон хүүхдэрийг түрий барьж 20 бодын хүчир ялнаас хэлтрүүлэхийг гуйжээ. Адууныхаа тоог мэдхэн болж арын хонхрыг дүүргэж байвал бүрэн гэж тооцох бодлоо баяжсан танд 20 бод хүчир байхад амардсан их нэртэй өх шүлний хоньгоо болтлон ядуураад аргагүй ихэнд ижлийн тийш зугтсан албад иргэдээ би яах вэ?
Тижээч хүчрэхгүй бол та юунд олон гэргийн хатан болгосон юм? Гээд Уланбаяр тэрнийг тас загнаад гаргасан нь ердөө л ганц сарын өмнөх явдал. Богд хаан их дагны зурагтай 2026 оны ширээний ухаанлыг гарлаа. Энтер ном улсын их дэлгүүрийн Majestic Мир номын дэлгүүрээс аваарай. Хааны сан хөмрөг тоолго хийхэд 20 лангийн зөрөө гарсан нь Баянаа түшмэлтэй холбоотойгч Уланбаяр хатан сайн мэдж байсан. Игчээ, та Баянаа түшмэлд юунд хатуурах тийм дээ? Яах гэж ваалаад байгаа юм? Эрх биш алдаа эндэгдлийн сануулаад орхиж болохгүй юм уу? Нэр дээрээ мөхөс намайг хаан гэж хөөргөдөг мөртлөө нэдэр дээрээ таал төрийг мэдэж хэрэг шийдэх юм да. Гэт тэр ороо дүүн залхаа түшимлэн өмөрөхдөө хардсан тогтохгүй санааныхаа мухарт мууг сансан илт байсныг энэл мөчөд бүсгүй эргэж саналаа. Хүн эрх мэдлийг гартаан атгаж, тойхтныг сөгдгөж, толгойтныг бүхэлзүүлж явахдаа орчлонгийн хуурмгийг умартдаг нь гэм биш зам байж. Харин зовлонгийн цалам хүзүүгээр орооч энэ ертөнцид ирсэн эхний мөчөөс л дэргэд сахидаг сүүдэр шиг дагах үхлийн сүүдэр тусангуутал дэндүү сэрэмжгүй явснаа ухаардаг. Уланбаярыг тэр нэгэн шөнө хааны ор дөргөнд хоноглоход үүрийн үнхэн харанхуугаар 2 хуй гэлгээж халуун хитрээсэн дуудаад барьж хорсон. Тэрнийг барихаар ирсэн 2 хуйг нь хэрэгс угсааны ханцгай хилтэй итгээдүүд байсан төдийгүй төрд тэрсэлсэн хатан таныг цэвэндэрж намжил хаантны зарилгаар хорсугаа гэхээс өөр үг дураагүй юмсан ч. Хэрвээ Уланбаяр өөрийнхөө өргөнд байсан бол эрх биш хойдын сайн бэлэг тайжи мэдлийн 100-аад баатар эстэй зэвсэг зөрүүлэх байсан. Эр нөхөр нь амраг ханиа яаж зүгээр бариулчих вүлээ дээ. Эзэн хатныхаа төлөө өргөөнийх нь хэвтүүр баадруудч гэсэн эцсийн тусал цусаан дуустал алалдаж тэмцээд цаашлаад эртнээс хаан ширээнд санаатаа яваа дүү лам даржаадан хил хөргүүл дуун дээр уулгалаад орж ирэх байсан ч ойлгомжтой. Тэгээд л хөөрхий бүсгүйг хааны ард өргөнд хоноглох далимыг хүлээж хүний нүднээс талд хорих ялам нүхийг айл эртний малтаж эхэлсэн байж. 17 оны сүдэр зоглсон ч алдраа тэнэг хിവэрээ яваа цэвэндэрж намжлаас тийм нарийн арга сүхэ гарахгүй эгч нь мэдэж байлаа. Харин Баянаа түшмэлийг баалж торглоо гэд өмөрч байсан тэр орой нэр дээрээ намайг хаан гэж хөргөчхөөд нэдэр дээрээ таал төрийн тамга атгах юм да гэсэн үг л тэрний санаа буруусны дохой байсныг бүсгүй ухаарсангүй. Тэгээд ордныхныг дууг нойрондоо дугжирч байх цагаар баригдаад нүмгэн дээлтэй мэлми болттой хаашаа нь мэддэхгүй зүгт хүргэгдэж явахдаа
Улаанбаяр газрын баримжаагаар хааны ордноос зүүн зүгт байдаг ухаан хөтөл уруудаж байгааг таамаглажээ. Ухаан хөтлийн баруун сугаар орсон орцог хатнуудтай толгодуудын дунд л тэрнийг хорих ялам нөхөй сэм малтсан бололтой. Төрийн хэргийг мэргэн удирдаж манжийн тэнгэрт тгсэн хаантай найрсаг харьцааг үргэлжлүүлж их Орсын хатан хаан удаа дараа бичиг загтал илгээж эцгийн ширийг хатаах хөө гэж ойрд түмний итгэлийг хүлээсэн лам наржаахынхан уур омгийг дарж ухаан мөхс балчир баг цэвэн дөрж намжлыг Ажаа хаан гэж өргөмжлөөд хаан Сэнтигийн 3 жил бөхөлж өгсөн ачид хичхэн өмнөөс өшөө үрэлсэн дүүн ганц удаач тэрэнд зүсээ харуулсангүй. Ирэх биш. Ичиж эмэхэ мэдлээ үдэ. Гэхдээ дүн бусдын үгэн давтамтга ухаан бачууч гэсэн сэтгэл нь гинхэн эмтэн болохоор арай л ичийнхээ өмнөөс мис талахгүй. Намайг барихтаа үнэн шивгчин байсан балжмаагийн минь яах гэж хороочих вэ? Тэгээгүй бол балжмаа минь ямар ч байсан эр нөхөрт минь хил дуулгаж хаан байгаа газрыг минь олохын төлөө халуун амиа өгч чадах юм. Хэрвээ намайг хинч ирж аврахгүй бол хоёр балчирхан хүү минь өнчрөх. Зүүн гарын хаан төрийг хутгахт нь хоолойд нь тэглэх ясвалсан намайг замаасаа зайлуулах гэж ухаан мөхс дүүгийн минь ятгах чадах хүн бол шунхай түшмэл байна биш. Ойрт түмнийг манжид дагаар оруулсныхаа шанд алтанд умбахыг мөрөөдөж байдаг дугар санжаа зайсан болов. Төрөд чин үнчээр зүтгэсэн хүн нэг л өдөр өөхөх ялт ундаг болохоор бүсгүй богинжолоотонд хатууддаг юм болов та. Ард өргөө бүхэнд урвагч хуйлдагчд шивэлж үрэлсэн байдгийг битгий мартаарай хань. Цэвэн дорж намжлэгч ухаан мөхс гэж битгий бас дандан ам сахих 10-100 дагуулж яв. Ойлгов? Гэж эр нөхрөө сануулсаар байтал. Ингэж гинтсэнтэй Улаанбаяр юунаас илүү бухимдаж байлаа. Ядахад баригдаад хоригдох гэж явахдаа нэг настай нэлх өстэйд нь хайрт ижийнхэн зүүж өгсөн ногоон дархийн сүртэй сахиусан хөхнөөсөө гаргаагүй баг хүүгийнхэн бойтогны хамт гिचгсэн байлаа. Тэр сахиусал бүсгүй өнөөдрийг хүртэлх 28 жилийн амьдралыг сахиж хамгаалж эцэг эр нөхөр эрэлхэх баатруудын хамт амийн хадгалж явсан юм шиг санагдаад хүзүүн сул оргиод муу ярлах шиг хайртай хчигийн барьж ялам нөхөнд хорсон энэ 3 хоногийн турш цэвэн дорч намжил хаантан сэтгэлийн гүн зовлон дунаад тарчилж байлаа. Тэгтэл хүргэн ах сайн бэлэг тайж хэрэгсийн тэндээс ирж яваа сургаар Балчир хаан бүрч самгардаж бачимдаад ястал боож өгөхөд бор шидмэс дутуу байлаа. Бас зүүн гар улсын төрийн хэргийг удирдахад нь
хамжилцаж яваа ачид ихчээ. Ингэж барьж хорсныг их өөртөө ландар жахан сонсох юм бол юу юуг зэрэглээ дайрах аюул хамар дорн отож байна гэдгийг ухаарчээ. Эцэст нь айсан хүний нүдэнд аргал хорголж эрвэлзэж хөдөлдөг жамаар цэвэн дорж намжил зүрх алдсандаа алсад яваа амар санаа вантайч зөвлөлдөлгүйгээр их чиген цаазалж хорохор шийджээ. Амар санаа ноён хасгийн хаантай уулзахаар утсан үйч таарч. Өвөрлөгч халахын хичнээн олон ноёд манжид дагаар орсныхаа шамд мянган лан алтан мөнгөөр өгжүүлээд хэрхэм цоглоор шагнуулж их улсын илгэнд наалтсан дэлүү шиг амар амгалан суудаг. Манай зүүн гар улс эрт орой хизээ нэгэн цагт манжид идүүлэх нь маргангүй болохоор цус сурсгалгүйгээр дагаар орчихвол зөвдөх юм биш үү гэд Балчир хааныг шалж эм хүн төрийн толгойд гарахаараа ирийнхээ хөзөн зайдалсан юм шиг боон гэж үгүй. Улаанбаяр хатан таны нэрээр төрийн бүх эрхийг атганд оруулсан. Ингээд л нэг өдөр Оросын цагаан хааныг дуурайж эмэгтэй хаантай болох юм. Гэцгэж ил байна да. Миний тэмдэглэл Ану хатан хот улан гүнж их тайгны зурагтай 2027 хүртэл хуанлитай зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд Интер ном Мир улсын их дэлгүүрийн Мажистикт Хүзүүн дээр гарсан гатдаг шархыг газар аваагүй дээрэн идэ бэрийн шахдаг үстэй. Улаанбаяр хатныг цаг алдлага барьж амийн хорохон үлдээтэй. Эр нөхрийн эзгүй энэ чөлөөгөөр л тэрнийг самбаачлалд бариад хорохон зүйтэй гэж ятгаад орд өргөнөөс нь саагалтын зайтай газар гүнзгий ялан мухуулаад ихчийн бариулсан хүн бол саарал зайсан байлаа. Мөн отхон охиноо цэвэн дорж намжилд өгч алтан аргамжаагаар бүхэлж аваад зүүн гарын төрд нөлөөгөө бэхжүүлэх алсын санаатай Балчир ноёнч Улаанбаяр хатантан Оросын хатан хаанд үе илж илгээх болсон. Алста дүүгээсээ төр булах эмэгтэй хаан болох санаархлан хэрэгжүүлж эхлэх болтойдгоо. Зүгээр ч нэг Орос руу илчилгээж бичиг загтлаар харилцаагүй байхаа гэж цэвэн дорч намжилд сэм хов хүргэж байсан нь шиврээ бороо хувцас наргадаг. Шивний үг хүн эвддэг гихчээр ойврхон хүүхэн сэтгэлд буруу санааны үр суулгасан байж. Хатантаа та халуун цаач хүү гэд тэр дээрээс нөгөө хэрэгс хуйгийн хашгирах дуунаар бодол дарагдсан бүсгүй сэхэ орлоо. Улаанбаярыг хариу өчөж амжаагүй байтал дэрэгдэн суран аргамжаа шарх идэл буулаа. Бүсгүй аргамжаагаар бүслэгийг чанга орлоо. Дээрээс бүдгхэн гэгээд татна. Бодвол наран авхай дөнгөж цухиж байгаа бололтой. Өтгөн хөмсөг монхор хамартай намхан ир
хатан өөд эгцэлж харж чадахгүй дайлтчиж байлаа. 3 хоног харанхуй нөхөнд суусан хатны нүд наранд гэрбжээ. Хоёрын айгалж өгсөн ахтай шаргал цайнаас уурсгасаж байлаа. Хэд хоног аягны амсар зуугаагүй бүсгүй цайг 2 гардаж авахтаа хоёрын гар чичирч нүд нь бэлтрэгний шиг дайлтчиж байгааг анзаараад энэ цай хартай юу? Хэлээч чи. Хатантаа өчүүхэн боолыг өшөө. Болзааруулаад байлгүй үннийг өчгөж байна шүү. Боол би мэдгүй гэж. Цэвэн дарч намжил. Вахан хонтач хаан хүний үр. Игчигийн цус гаргалгүй хороох гэж хор уусгасан цай өгүүлсэн байна. Энэний нуухгүй бол баймлуулж өгөхөөс өөр зам үлдээгүй гэдгийг агшин зурх харсан Улаанбаяр аяхтай цаг солгоогоор аваад төмрөөс зэв үсэж төмрөө иддэхтэй адил тэжээсэн залхаа түшмлүүдийн балгаар хаан сэнтигээ ганхуулснаа дүүмэн нэгд өдөр ухаарах үстэй. Ухаарах үс. Гэт томоос том балглаа. Анхтай шаргал цанаас нэг төрлийн хорны гашуун амтамдагдаад хоолойгийн давангууд бүсгүн амьсгаан давчтаж гүрийнхэн судас чинэрч толгой нь манараад эргэж эхлэхэд аяхтай цаг дахин хит болгоод хөрхи бүсгүй өгөд хийж унлаа. Ингэж 2 гү сэтгэлээр зүүн гарын төрд зүтгэж яваад дүүдэн цаазлуулсан ухаант Улаанбаяр хатныг цаазалсан газараас холгүйхэн өөдсөн чинээ өрөөсөн бойтог гээгдсэн байсныг хэд хоногийн дараа эр нөхөр нь олсон гэдэг. Монголын төр зүтгэсэн хүнтэй дэндүү хатуйта тэр тусмаа бүсгүй хүнд хавживын үгэнд итгэж ачид ихчигийн цаазалсан цэвэн дорч намжлыг ламдар жаахан барьж нүдийн соглоод цөлжээ. Ухаант хатан Улаанбаярыг хилсээр цаадалснаас хойш зүүн гар улсын хаан дорд эцэс төгсгөлгүй самун эхэлсэн гэдэг.